со слезами на глазах. Самж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр агуу их орны ялалтын 70 жилийн ойн түүхт өдөр тохиож байгаа. За энэ хүрээнд яг одоо цэргийн ёслолын жагсаал улаан талбайд эхлэх гэж байна. Эгэлтлээс та бүхэнд энэхүү ёслолын ажиллагааг шууд дамжуулан үзүүлэх болно. За надтай хамт олон улсын томьёо Ганбаяр студид ажиллаж байгаа. За мөн зэвсэг түвшний жанжин штаб ажиллагааны удирдлагын газрын дарга Ган Зориг үзэгч та бүхэнд бас тодорхой мэдээллийг өгөх болно. Ингээд урилгыг хүлээж авч ярилцахаар ирсэн танд их баярлалаа. Айх баярлалаа. Тэр яг одоо улаан талбайд ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд үзэгч та бүхэнд эгэлдлээс улаан талбайгаас шууд дамжуулан үзүүлж байна. Ялалтын төв мөн Оросын холбооны улсын төвийг вносятся два символа России. Легендарное знамя победы. Тий, хамгийн ихнийх нь явж байгаа бол үндсэндээ ялалтын төв гэж явж байгаа. Энэ 45 оны 5 сарын 9-нд Рейхстагийн оройдод тавьсан төв гэж тооцогдож, энэ төвийг ялалтын баярын өдөр болгон залж явдаг тийм түүхэн боломжтой тогтсон байгаа байна. Яг их хөөрөө юм уу шинжилсэн. За яг их хөөрөө нүү шинжилсэн хөв байдаг. Яг энэ авч явж байгаа хүмүүсүүд хэлцээр нь асууж мэдэх хэрэгтэй болов. Эсвэл зүг судлаачид нь энэ дээр тодорхой хэлэх баха. За ингээд бид нар бол яг энэ хүн төрөлхтний түүхэнд их гайхамшигтруулсан дэлхийн 2 дугаар дааны томоохон хэсэг үндсэндээ тухайн үеийн зүйл холбоотой улсад фашистийн Германы хооронд бий болсон агуу их орны дай 5 сарын 9-ноос хойш уламжлалт болгон тэмдэглэж байгаагаас энэ онд бол үндсэндээ 70 жилийн ойгоо бугтжээ. Үүнтэй холбогдуулаад энэ Оросын холбооны улсын нийслэл Москва хотоос бол шууд дамжуулж байгаа бүгд үндсэндээ зургатаар харж байна. За энэ ялалтын парадтай холбогдуулаад яг энэ 1942 году знамена полков и дивизий олицетворяли стойкость солдат. Яг энэ цэргийн парад гэдгээр үндсэндээ 100 гаруй 180 хэдэн гаруй удаа зохион байгуулах гэсэн шийдэг тийм статистик тоо байд юм байлээ. За энэ удаагийн ялалтын парадын гол онцлог нь бол энэ дэлхийн 2 дугаар дайнд нэг ядангуяа агуу их орны дайны 41-өөс 45 оны агуу их орны дайны тулдаанд эвсэл болж холбоотонд болж оролцож ирсэн цэргийн албаа улс орнуудын цэргийн албаагчдын төлөөлөл оролцсноороос онцлог болж байна. Энэний төлөөлөлд мөн Монгол улсын цэргийн албаагчид яг энэ улаан талбай дээр одоо алхахаар үндсэндээ бэлтгэлийг болсон, бэлтгэл зогссон байж байгаа хэвээр. За одоогоор энэ зургатаар бол ингээд харах юм бол юу яж байна л да. Энэ Москвагийн цэргийн хүрээний дарга Оросын холбооны эсвэлчний хүрээ замын цэргийн командлагч хурдаг энэ Олег Саликов гэдэг хүнсэндээ команд энэ парадыг удирдахаар бэлэн болсон байж байгааг та бүхэн харж байна л да. 65 жилийн ойгоор нь бас холбоотнуудын төлөөлж өгсөн санагдаж байна. 65 ойгоор бас холбоотны төлөөлж өгсөн. Энэ оны онцлог нь бол үндсэндээ манай орны цэргийн албаагчдын нэг салбар орсон байгаа. Түүнчлэн бүгдээр Хятадд улсын цэргийн албаагчдын нэг хайрцаг үндсэндээ энэ чагсаалд оролцох бэлтгэлийг хангаад үндсэндээ оролцож байгаа. Энэгээр бас онцлогтой байна л да.
Монголоос 75 цэргийн албаагч. Яг эндээс бол албан ёсны төлөөлөл 75 цэргийн албаагч байгаа. Яг хайрцагт бол 68 цэргийн албаагч байгаа. Одоо нэг дөрвөн хайрцагт нь 68 зэрэг авч байна. Тийм. Тэгээ гадаадын цэргийн тав бол 1300 орчим байгаа гэж ирсэн гэж яриад байсан. Тэгэхээр за яг энэ мэдээлэл бол тодорхой хэмжээний янз янзын өөрчлөлттэй хийж магадгүй. Би миний мэдсээр бол гадаадын 10 орны үндсэндээ 732 цэргийн албаагч Москвагийн улаан талбай дээр чигсгал байж байгаа. За одоо ингээд Улсын холбооны улсын баатар, Улсын холбооны улсын Батлан хамгаалахын сайд шууд парад авахар гарч ирж байна. энэ Орсын шайгуу их шүү дээ гайхалтай. Тийм, ер нь бол шайгуу бол ер нь сүүлийн ялангуяа 2011 он 12 оноос хойш 13-оос хойш мэдээ өгчтэй үлээж байгаа. Ирчинтэй цэргийн шинжилгээний ажиллагааг бол явуулж байгаа. Тодорхой хэмжээний нэр хүндтэй ч юм. Тийм сайд байна. За ингээд парадыг Олег Соликов командлагч энэ Орсын холбооны Батлан хамгаалахын сайд Амингийн Сергей Шойгу төлөвлөж энэ ясны ажиллагаа явуулж байгааг та бүгдгээ харж байна. Товарищ министр обороны Российской Федерации, войска Московского гарнизона для парада вознаменования. За энэ Олег Соликов хурандагийн генерал Олег Соликов бол Батлан хамгаалахын сайдад бол Москвагийн цэргийн хүрээний цэргийн албаагчд бол агуу эх орны 70 жилийн ялтын ойн парадд чигсэн бие бүрэлдэхүүн бэлэн болсныг бол Батлан хамгаалахын сайд итгэл өгж байна. За үүний дагуу яг дөрмийн дагуу үндсэндээ чигсаал заасны дагуу энэ Батлан хамгаалахын сайд команд удирдагч хурандагийн генерал Олег Соликов бол жигсаал чигсэн цэргийн албаагчд хайцгуудын урд руу явж нэгсэнд хүндэтгэл үзүүлнэ. За энэ парадын бас нэг онцлог нь бол сүйд гарах байхад үндсэндээ Оросын холбооны улсын сүүлийн үеийн зохион байгуулалт гэсэн шин техникүүдийн нэгсэндээ техникийн марш бол энэ шиг байдлын машинуудын техникийн парад явуулна гэдэг бас онцлогтой байна. За ингээд Батлан хамгаалахын сайд Шойгу дээрээс нь парад командлагч хурандагийн Олег Соликов бол хөрөө замын цэргийн анги салбуудын урд талаар явж байна. Здравствуйте, товарищи! Поздравляю вас! 70-е годы. Энэ Батлан хамгаалахын сайд цэргийн албаагчд мэндэлж ухаан цэргийн албаагчд нь хариу мэндэлж байгааг дагуу сонсож байгаа. Тэгээд энэ цэргийн албаагчд бол агуу эх орны дайнд ялсны 70 жилийн баярын мэндийг бүлгээх гэдэг бол уухай цэргийн албаагчд зурайтуулж байна. За түүнчлэн яг энэ тайлбар дээр бол үндсэндээ Оросын холбооны улсын дайжуулж байгаа тайлбар дээр бол сүүлийн үед бол Оросын цэргийн тойргуудад бол гинтийн бэлэн байдлын шалгалтыг бол тогтмол явуулж байснаар бол цэргийн албаагчдын бие бүрэлдэхүүн цэргийн ангид нэг төлөвийн бэлэн байдал маш өндөр түвшинд очсон. Оросын холбооны улсын айж газар нөхцөл төр байдлын ажиллагаа явуулах бэлэн байдлыг бол хангах чадвартай болсон байна гэдгийг бол тайлбарлаж хэлж байна. Ер нь ерөнхийлөгч Путин Батлан хамгаалахын салбарт шинжилгээ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм лээ. 2020 гэхэд бараг зэр зэвсгийнхаа нэлээд дийлэх үе шинжилгээ гэсэн хөтөлбөр зарлчихсан байлаа шүү дээ. Жилдээ бараг 60 тэрбум орчим доллар зарцуулдаг гэсэн юм. Юу бий тийм. Министр обороны поздравил парадные расчеты военно-воздушных сил. За ингээд Батлан хамгаалахын сайд цэргийн нис хүчний бие бүрэлдэхүүний өмнө очиж мэдлэлчээд үсэндээ дараагийн хайрцаг руу явж байна. За сүүлийн үед бол яг энэ Оросын зэвсэгччин бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг сая ингээд хийснээр бол том өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Яг энэ дээр бас зөвхөн цэргийн албаагчдаас гадна системийн өөрчлөлт
Энэ бол яг 70-й годовщиной победы нис хүчин дээр нь хүртэл зохион хийгдсэн мэдээ хэмжээний томоо харах хэмжээнд явж хэрэгжүүлчихэд байна. Өнөөдөр ялангуяа Армата Т-14-тэй шин баллон танкыг танилцуулна шүү дээ, тийм үү? Т-14 гэсэн нэрлэлсэн нэг танк одоо энэ парад явахыг бид сүүлд харах байхаа тий. За энэ дээр бас энэ Батлан хамгаалахын сайд бол Оросын улбооны улсын онцгой байдлын цэргийн албаа багш үндсэндээ мэдлэг гаргаж явуулаа. Поздравляю вас с 70-й годовщиной победы в Великой Отечественной войне. Савгуусын зэвсэг түвшний ерөнхий бүтцийн арга бол хуурай замын зэрэг эс хүчин. Тэгээд дагараа зэрэг. Энэ онцгой байдлын албан бас орж ийн тийм үү? Онцгой байдлын албан бол яг манай Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль эрхцээний хувьд бол ер нь бас ижил төстэй байгаа. Төстэй байх тийм ээ. Шууд бол үндсэндээ онцгой байдлын албан бол нэгсэндээ МЧС гэж ярьж байгаа энэ албан бол тийм. Батлан хамгаалахын харьяалт ордгоо. Гэхдээ бүтэц зохион байгуулалтууд бол тодорхой энэ онцгой байдлын зарим анги нэгтгэх нь бол тодорхой яг цэргийн бүтэц зохион байгуулалт. Гэхдээ бүгд арай биш. Нэг яг өөрөө онцлогтой байдаг. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өөрөө онцгой байдлын сайд байсан шүү дээ, тийм үү? Тэндээсээ онцгой байдлын сайд байж байгаа үндсэн Батлан хамгаалахын сайд болсон байна. За энэ Батлан хамгаалахын сайд нь стратегийн зориулттай Путингийн цэргийн албаагчтай мэдлээд цааш хөдөлгөөнийг үлдэж байна. Нийтдээ улаан талбай дээр 1300 цэргийн албаагч ихсэж байгаа гэсэн байна. Тоон. Тийм тоо байсан тий. Нийт бол 1300-аад цэрэг. тэгээ Оросоос бол 15 Тий. Гадаадын цэрэг нь бол 1300 гэсэн. Гэхдээ би явсан мэдээнд болохоор 732 гэж байгаа. Яг бодтой бол хэвлүүд үл янз бүр бижүү нарийн гарах болов явсан. 10 улсынх гэхээр нэг хайрцаг 70 юм чинь 700 чинь баг зөв юм байна л тийм ээ. За ингээд цэргийн албаагчдын урдуур хүндэтгэл үзүүлсний дараа бол Батлан хамгаалахын сайд, Оросын улбооны улсын баатар, армийн генерал Сергей Шойгу, Оросын улбооны улсын ерөнхийлөгчд итгэлээ өгөхөөр мавзлын энэ дэрүүд явж байгааг та бид харж байна. За энэ дээр Оросын улбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин. Заамн дээрээс нь За ингээд ирсэн. Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу, Оросын улбооны улсын ерөнхийлөгч, Оросын улбооны улсын эсрэг хүчний ерөнхий командогч Владимир Путинд бол итгэлээ өгж байна. Итгэлдээ бол үндсэндээ авах ялалтын 70 жилийн ой ёслын жагсаалд жагсан бие бүрэлдэхүүн бэлэн болсныг илтгэж байна гэж. За одоо ингээд үндсэндээ цэргийн албаагчны нэг болонгуяа жагсаалд орж байгаа цэргийн албаагчдын бол сэтгэл дуудах үндсэндээ үе мөчн эхэлж байна. Уважаемые граждане России, За дорогие ветераны, одоо Оросын улбооны улсын ерөнхийлөгч Путин бол товарищи ард солдаты, түмэндээ хүрлсэн ирсэн зочид төлөөлөгч старшины, энд байгаа цэргийн албаагчид нь бол хандаж байна. товарищи офицеры, генералы и адмиралы. Поздравляю вас с 70-летием Победы Та бүгдийг Великой Отечественной агуу их орны дайны 70 жилийн ойн баярыг тохиолдуулж та бүгдэнд баяр хүргэж байна. Энэ өдөр бол та бүгд Мы бид нар осознаем всю грандиозность, энэ ариун өдрийг бол тэмдэглэж яхад бол гордимся, энэ нацизмын что именно наши отцы и нацизмыг деды ялсан смогли одолеть энэ ариун үйл явдал гэдгийг бол бид нэр ойлгож байна. и уничтожить Тухайн фашизм, нацизмыг бол устгаж чадсан гитлеровская манай авантюра. өвгт Стало ужасным эцэг дэйсийн өмнө бол бид нар для всего мирового. хүлээх хүндэтгэлийг бид нар үзүүлэх ёстой. Тогда, в 30-е годы прошлого века, Өнгөрсөн зууны 30 жилийн өмнө бол сразу увидела смертоносную Европын улс орнууд бол идеологию нацизма.
нацизмын идеологийн аюул замыг бол тэр болгон шууд ойлгоогүй. Спустя 70 лет Тэгээд одоо бол вновь 70 жилийн дараа нашему разуму и к нашей түүх бол биднэрт бол дахин мы не должны түүхийг забывать, бол что түүхийн идея сургамжийг сануулж расового хэлж байна. превосходства и исключительности Бид нар бол самой кровопролитной войны. расын ялгаа Было нэгсэндээ вовлечено почти 80% үзэл населения. сурталын ялгааг бол үндсэндээ авч хийх ясгүй. Оккупированы многие государства. Өнөөдрийн байдлаар бол үндсэндээ дэлхийн орон даяны газар нутгийн 80% бол тодорхой хэмжээний улс орнууд тодорхой хэмжээний колоничлсан эзэмсэн хэлбэрээр янз янзын хэлбэрээр эзэмсэн байна. Вся их военная мощь. Мөн тэдгээрийн Проходили крупнейшие жижиг хүчнүүдийн войск и техники, решающие битвы Второй мировой. гол үйл ажиллагаанууд бол яг энэ Что газар именно нутаг дээр зохион Красная явуулсан Армия гэдгийг бол в результате Путин сокрушительного энэ штурма Берлина поставила үгэндээ победную хэлж байна. точку в войне с гитлеровской Германией. за энэ Орсын холбооны улсын газар нутаг дээр бол үндсэндээ түүхэнд Многонациональный народ. хүл тавьж байгаа цэргийн ялбагчтай бол энэ дэлхийн үед дуртай нэг юм даа агуу их орны дайны үед бол Совершили үйл бессмертный ажиллагаа подвиг явуулсан байна. спасения Отечества. тэгээд шинэ цэргийн Орсын холбооны иргэд бол зөв толгойд улсын иргэд энэ фашизмыг ялахад бол үндсэндээ гол үүрэг Где бы ни жили гүйцэтгсэн. сегодня ветераны Великой Отечественной, тэгээд энэ их орны дайны что здесь, в России, ахмад зүтгэлтэн бол хаач амьдарч исэн байхгүй. мужество Бид нар бол и энэ Оросд верность фронтовому братству. Оросын холбооны улсад эдгээр дайнд оролцож исэн ахмад Великая победа дайчдын навсегда останется үргэлж героической хүндэтгэж явна. вершиной истории нашего страны. Но мы помним и о наших союзниках по антигитлеровской казе. Их найз нөхдөө бид нар бол дэлхийн энэ агуу их орны дайнд оролцож исэн ахмад зүтгэлтэнгүүдээс гадна мөн бидний холбоотон байсан улс орнуудад бол талархаж ирэх хэрэгтэй. Энд бол Америкийн нэгдсэн улс мөн бас цааны үйл ажиллагаа явуулж исэн баруун зүүн Германд гэсэн үйл ажиллагаа явуулж исэн бас цааны үйл ажиллагаасан холбоотонгууд бас бид нар талархаж илэрхийлж явах ёстой гэж. Үндсэндээ агуу их орны дайны явцад хамтран тэмцэж тулдж явж исэн улс орнуудын послевоенного мирового устройства. иргэдэд ард түмэнд бол талархлыг илэрхийлж байна. Объединенных Наций. Сформирована система современного международного права. Эти институты на деле доказали свою эффективность в разрешении споров и конфликтов. За түншин сүүлийн үед бол тэр нүүбийн Все чаще стали бүтэц зохион байгуулалт нүүбийн үйл ажиллагаа бол дэлхийн дайнд бол хинх тайван аюулгүй байдлын тодорхой хэмжээний хөв нэмэр оруулж ирсэн чинь сүүлийн үед энэ ялангуяа энэ аюулгүй байдлын тогтолцоо тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа тухай бол энэ видим, как Владимир набирает Путин обороты силовое блоковое мышление. Все это подтачивает энэ устойчивость хүрэлцэн ирж байгаа мөн телевизээр дамжиж байгаа хүмүүсд хандан должна идэж стать байгаа. выработка системы равной безопасности, Тэгээд бол энэ цаашд бол бид нар ирээдүйдээ бол хамтын адекватной современным угрозам. аюулгүй байдлыг хангах тогтолцоог бид нар бүрдүүлэх ёстой гэдгийг бол хэлж байна. Тэр нь бол зөвхөн бүс нутаг байтугай. Только Нэгсэн тогда орон нутаг биш бүс нутаг и спокойствие дэлхийд ихэнд бол үндсэндээ инх тайван аюулгүй байдлыг хангах тогтолцоог бид нар бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой гэдгээр уриалж байна. и выражает Думачлан особую признательность, ард түмнийхэн нэрийн өмнөөс бол энэ которые сражались с нацизмом агуу хариун арга хэмжээнд и милитаризмом. их орны дайны ялтын арга хэмжээнд хүрж ирсэн төлөөлөгчд бол талархал илэрхийлж байна. Расчеты еще 10 государств. Тэгээд энэ парадын арга хэмжээнд бол зөвхөн Оросын холбооны сэтгүүлчний цэргийн албаагчдаас гадна гадаадын 10 орны сэтгүүлчний төлөөлөл оролцохыг бол энэ чинь дурдж байна. Были плечом к плечу. И на фронте, За энд бол Азербайджан, Армян, Беларусь, Казахстан, Киргиз түншлэн бүгд хамт хятад улсын төлөөллийг хүртэл бол энэ чинь бол оруулж энэ дэлхийн 2 дугаар дай нэг ядангуй агуу их орны дайнд бол ялалт байгуулахад тус дэм оруулж ирсэн бие үйлдэхэнд бол талархлыг илэрхийлж байна. Түншлэн энэ дайны явцад бол Сербийн ард иргэд бол үндсэндээ в парадном строю за энэ бүх туршид бол энэ
тодорхой хэмжээний дэмжийг бол үзэл холбоот улс үзүүлж ирснийг бас дурдж байна. За тийм болохоор энэ олон улс орныг хамарсан энэ дайнд бол бид нар энэ ялалт бол үндсэндээ бидний зөвхөн Оросын холбооны гэхгүй олон улсын хэмжээнд тэмдэглэх аргагүй их ялалтын баярын өдрөө гэдгийг бол бүгд нь цохон тэмдэглэж байна. Түншлэн Оросын холбоо эх орныхоо газар хотын сүм болгоны төлөө амь үе бие хайлан тэмцэж ирсэн Ахмад дайштай бол хүндэтгэл үзүүлээ. Ленинградын бүсэлтэнд байсан түншлэн хоригт лагерт байсан энэ бүх хүмүүсүүдэд бол талархаа эзэхэж та бүгдийн өмнөд бол толгоогоо хүн түхийлэн хүндэтгэл үзүүлж яваа гэж хэлж байна. Түншлэн энэ дайнаас буцаж ирээгүй хүн болгонд та бүгдийн өмнөөс бол энэ 1 минутын туршид босож хүндэтгэл үзүүлэн дууг зогсно уу гэж. Яг дэлхийн 2 дугаар дайны үеэр амиа алдсан хүмүүсийн тоо бас тодорхойгүй байгаад идэг те. 60-аас 80 орчим сая хүн гэж. Түүхчид бас түрүү яриад байгаа шүү. Тэр түүхчтэй уулзахад бол хамгийн одоо илүү бодиттой ч гэх юм уу багцаа товол 75 сая гэж тооцоолсон гэж ярьдаг. Энэ Америкийн одоо түүхчид 2004-5 онд гарсан дэлхийн түүхийн номд 75 сая орчим юм байна. За мэдээж хэрэг хамгийн их хохирол амссан мөн зөвлөлт холбоод ус хойд болсон байна. 20 гаруй сая хүн алдсан гэж ярьдаг. Сая таны орчуулсан дээр бол зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр түүхэнд байгаа хамгийн олон тооны цэрэг байлтж байсан гэж ярьдаг. Энэ бас сонирхолтой төвлөлт байна шүү дээ, тийм. Энэ бол бас яг сонирхолтой төвлөлт. Үндсэндээ энэ бол дэлхийн энэ ялангуяа дэлхийн 2 дугаар дайны хэсэг улсын агуу эх орны дайны явцад бол тийм. Оросын энэ тухайн зөвлөлт холбоот улсын гаднуусууд дээр фашизмын Германы бүх зэвсэг хүчний үндсэндээ 4-ний 3 зөвхөн тэн дээр байсан. Үүнээс асуу тэдгээрийн холбоотон байсан эвслийн цэргүүд нь хамт орж ив. Түншлэн Оросын холбооны улсын цэргийн аль багш зөвлөлт холбоот улсын тухайн цэргийн зөвлөлт холбоот улсын цэргийн аль багшийн тооч хүртэн тий хичнээн байсан гэдэг аваад үзэх юм бол үнэхээр энэ Оросын газар нутгад дээр ер нь бол дэлхийн бусад зэг дээр ширнэ харьцуулахааргүй болон цэргийн хүл тухайн үед хэвлэжсэн байсан байна. За ингээд Владимир Путин бол энэ ялалтын баярын холбогдуулан парад олж байгаа бие бүртгүүлж хандаж баяр хүргэлээ. Мөн цэргийн аль багшд хариу үг харж байна. За одоо энэ Оросын холбооны улсын төрийн дуул явж байна. За энэ Оросын холбооны төрийн дуул үндсэндээ яг тухайн зөвлөлт холбоот улсын үе залгамжлалыг бол үндсэндээ Оросын холбооны улс авдгаараа бол зөвлөлт холбоот улсын төрийн дуулалтын ая бол яг тэр чигтээ энэ Оросын холбооны үг нь бол өөрчлөгдсөн. Үг нь өөрчлөгдсөн байгаа. Төрийн дуулалт үндсэндээ өөрчлөлт орсон байгаас нэг сонирхолтой өөрөн дээр нь үлдсэн юм. Харин тийм. Нэгдсэн үндэсний байгууллагын дарга Бан Ки Мун ирсэн байгаа харагдаж байна. Оросын холбооноос ерөнхийлөгч Путины яг дэргэд баруун гарт нь бүгд найрамд хятад улсын дарга Си Цзиньпин гэргийн хамтаар сууж байгаа харагдаж байна. Энд Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж ичсэн бас байгаа. Казахстаны Нурсултан Назарбаев байна. Харин тийм ээ. Ер нь Александр Лукашенко ерөнхийлөгч харин харагдахгүй. Өөрөө Белорусын Минск хотод бас өнөөдөр цэргийн ёслолын жагсаал болно гэж бол ярьж ирсэн. Тийм. Энд төр засгийн тэргүүнүүд бас их сонин зочин байж болохоор байлаа шүү дээ. Умар Солонгос өдөрт кимч юм.
Харин тийм. Хилийн чонд анхны альчлаа би Москва руу 5 сарын 9-нд орчихно гэж ярьж ирсэн. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт дотоод асуудалтай учраас явах боломжгүй байна л гэж хэлсэн. За ингээд параг хаанууд гэх бол үндсэндээ команд өгч юм. Ёсын жигсаалаар гээ. Та бүгд бол үндсэндээ шугамчт. Шугамд алхаад явж байгааг бол харж байна. Торгон зэргүүд үү? Үндсэндээ энэ бол хүндэт харуулын зэргүүд нь торгон зэргүүдийн хувцс сүлийн эртний түүхтэй гэж ярьдаг шүү дээ. Энэ бол ингээд харах юм бол хаант Орсын үе тийм. үеийн хувцсны загвараас бас авч үлдсэн тийм. Нэгсэндээ мундирийн загваруудыг бас авч үлдсэн тийм онцлогтой байна. Тийм ээ. Тийм. Бидний мэдхий одоо нэг гусаар гэж яриадаг тийм. Тэдгүүрийн хувцастай ихэнхдээ төстэй тийм загварууд авсан байдаг. Бас түүхэндээ одоо түүхээ засан ихэнх чадаа хэлэх нь хайш юм тийм. Ер нь саяхан хэдхэн жилийн өмнө Адмиралгийн кино гарлаа шүү дээ. Одоо манай хуучин тогтолцооны үед бол цагаантнууд гэж ярьдаг байсан. Бас энэ хаант засгийн үеийн уламжлал түүхээ одоо шинээр тайлбарлах юм бас яваад байгаа шиг юм тийм. За би ч одоо өөрөө зөвлөлтийн 10 жилийн төгсчихсэн. Тухайн үед бол яг түүх өөрчлөлттэй гэдгийг бас өөр дээрээ мэдчихсэн. Үндсэндээ 87 оноос хойш бол улсын шин түүх гарч ирж 87 он чинь яг тухайн үед 10 жил зааж ирсэн түүхийн номнуудын зарим асуудал орж ирсэн хичээлийн агуулгыг бол өөрчилсөн. Зарим талдаа арай өөр хэлбэр, өөр үзэхээс энийг тайлбарлах. Дарагдсан байсан түүхийн баримтуудыг арай ил болгох. Энэ асуудал бас үндсэндээ 87, 86 оноос эхэлсэн гэдэг авдаг юм байна. Түүхийн асуудлыг би энэ дээр нэг тэр болгон авч хэлцэж маргамааргүй асуудал юм байлээ. Тэгээ 20 гаруй жил болоод байна шүү дээ. Тий. За ингээд улаан талбай дээр бол бөмбөрчдийн жагсаал орж иж байгааг та багж байна. За энэ бөмбөрчдийн жагсаал бол үндсэндээ ер нь бол анзаарсан бол Оросын цэргийн жагсаалыг бол ер нь бөмбөрчдийн жагсаалаар хайцгаас хэлдэг. Гэхдээ яг энэ хайцгийн урд бол юу байсан? Энэ Оросын холбооны улсын төрөлхийн цэргүүдийн туг түншлэн одоо яг энэ фронтын тугуудыг бол авч явж байгааг та харж байна. Энэ Белорусский фронт гэсэн тийм. Энд бол Белорусын 1-р фронт, Украины фронт гэдэг, Ленинградын фронт гэдэг үндсэндээ гол фронтуудын тугуудыг бол энэ ч авч явж байгааг би таарч байна. За мөн одоо энэ чи бол энэ хайрцагт бол яг энэ фронтуудын тугны араас бол тухайн дайнд оролцож ирсэн цэргийн ангиудын тугийн хайрцаг бас явж байгааг та бас харж байна. Энийг бол үндсэндээ яг энэ тайлбар дээр бол үндсэндээ тугийн ороод гэж хийж байгаа. Ингээд харах юм бол үнэхээр энэ хайрцгийн цэргийн хаалбагч болон байлдаанд оролцож ирсэн байлдааны тугуудыг бол хүн болон бариад явж байгааг харж байна. Их орны дайны үеийн дүрэн товцтой байж байгаа тийм. За энд бол төрлийн цэргүүдийн хүндэт харуулал орж ирж өөрсдийн тугийг бараад явж байгааг чи харж байна. Энэ бол бидний өмнө бол агарын цэргийн одоо энэ Тэнгисийн цэргийн хүндэт харууллын бий бүрддэхүүн. За энэ хүндэт харууллуудын хайрцгийн дараас бус бол энэ дэлхийн агуу их орны дайнд оролцож ирсэн дөрвөн хувцастай цэргийн албагчдын хайрцагуд бол орж иж байна. Энэ хамгийн ихэнд бол явган цэргийн хайрцагтай явган цэргийн хайрцаг явж байна. За араас нь бол нисэх хүчний бие бүрддэхүүний хайрцаг. Эдгээр бие бүрддэхүүний хувцс бол яг тухайн агуу их орны дайнд өмчижсэн цэргийн албагчдын хувцастай юм шиг бол та анхаарч байгаа бол. За энэ флотын өсгөл Тэнгисийн цэргийн бие бүрддэхүүний хайрцаг. Мөн энэ одоо үндсэндээ энэ флотын Тэнгисийн түрүүний яг хэлсэн явган цэрэг энэний араас одоо инженерийн цэргийнхэн явж байна. Тэгээд тагнуудынхан, сайн дурынхан бас Казакийн гэсэн нэгсэнд ороодын бие бүрддэхүүн бол яг агуу их орны дайн хэрэгжилж ирсэн дөрвөн хувцас хэрэгэлтэйг үндсэндээ та бол орж иж байгааг харж байна л да. Одоо ингэ тагнуулчтай явж гин гэдгийг хэлж байна. За энэ тагнуулчдын өөр ашигт бол үндсэндээ дайсны артаар үйл ажиллагаа явуулснаар бол ялалтын амт хугацааг ойрт үлсэн.
площади кубанские казаки. За энэ тайлбарлагч бол энэ улаан талбай дээр бол Кубаны казакууд орж ирж байгаа гэж. За энэ В своей особой форме казаки шли в составе парадных расчетов воинов-победителей. энэ казакууд бол өөрийн онцлог хувцастайгаар бол үндсэндээ ялагч цэргийн аль багшийн дунд бол бас өөрийн өмнөх байр сууриаг эзэлсэн бол тайлбарлагч бол хийж байна. За энэ бол энэ хайрцгийн ахалж байгаа дарга нь бол үндсэндээ энэ Кремлийн хамгаалтын комендант ахалж явж байгаа гэдгийг бол бас мөн хэлж байгааг та бүгд харж байна. За энэ явж байгаа аяг энэ бол манай Монгол ардын энэ ядангай 70-80 оны хүмүүсийн тодорхой хэмжээтэй аялуудаар явж байгаа юм. За ингээд бидний өмнө бол энэ дэрийн өмнөр Азербайджан улсын зэвсэг хүчний төлөвлөлтийн жагсаал орж иж харж байгааг та бүгд харлаа. На Красной площади парадный расчет отдельного полка охраны вооруженных сил Республики Армения. За одоо энэ Армени улсын цэргийн аль багштын чагсаал явж байгаа хэрэг энэ цэргийн аль багшд үндсэндээ Армени тусгай хамгаалтын бие бүртгэнээс бүрдсэн байгаа гэдэг бол энэ тайлбарлагч хэлж байна. Мимо трибун проходит парадный расчет 5-й отдельной бригады специального назначения вооруженных сил Республики Беларусь. За энэ дэрийн урд талд бол энэ Беларусь улсын 5 дугаар тусгай бригадын цэргийн аль багштаас бүрдсэн жагсаалын хайрцаг гарч явж байгааг та бүгдэнд тайлбарлалаа. Проходят курсанты военного института сухопутных войск вооруженных сил Республики Казахстан. За энэ дэрийн урд бол үндсэндээ Подполковник Жасулан Жаманбаев. дэд хурандаа Жасулбаа Мозербай гэдэг ахалж байгаа Казахстаны цэргийн аль багштай хайрцаг явж байгаа таагаад энэ хайрцаг нь бол Казахстаны Батламос сургуулийн сонсогчдоос бүрдсэн байт юм. Нурсултан Назарбаев ерөнхийлөгч. Тэгээ дээрээс нь бас ингээд Султан Назарбаев байгааг та бүгдэд харлаа. За ингээд Киргизийн цэргийн аль багш бас Площади проходят военнослужащие военного института Министерства обороны Республики Таджикистан. за одоо Тажикстаны цэргийн аль багштай хайрцаг явж байгааг харж байна. Энэ Тажикстаны цэргийн аль багчд нь бол Тажикстаны Батлан улс сургуулийн сонсогчдоос бүрдсэн гэдгийг бол хэлж байна. Нэг улсын цэргийн хайрцаг дотор 70 орчим аль багч байгаа гэсэн. Тийм ээ. Энэ бол үндсэндээ нэг хайрцаг гэдэг байгаа нь бол үндсэндээ 70 гаруй хүн юм ба. За энэ Гренадariуд явж байгаа юм байна. Энэ улсын Перед трибуной проходит подразделение полка государственного почетного за одоо бол манай Монгол улсын зэвсгчний бие бүртгэн орж ирж байгааг харж байна. Энэ хайрцгийн дарга бол хурандаа Илбатулд үндсэндээ манай зэвсгчний 32 дугаар ангийн загш төрийн хүнчин хурандаа Ловын Батболдог гэдэг хамгаалалт явуулж байгаа. За ингээд хэлэх юм бол энэ хайрцагын дээр бол Монгол улсын төрийн талбай зэвсгчний 32 дугаар ангийн салааны загш ахлах дэс жаргал сайхан. За салааны даргаар бол дэд хурандаа хашид дэд хурандаа Хөшөө Батсүрэн гэдэг хүмүүсээс саваа явж байгаа би хэлэх хэрэгтэй хаа. За одоо энэ эндэрийн урт бол бүгдний хятад ард улсын цэргийн аль багштын хайрцаг нь орж иж байна. За энэ хятадын ардын чөлөөлөх армийн бие бүртгэн бол үндсэндээ тухайн төрлийн цэрэг болгоны цэргийн аль багштын хүндэт харуулын бие бүртгэнээс бүрдсэнийг та бүгд харж байна. Хамгийн ихэнд нь Бүрэ замын цэргийнх нь дараа нь Тэнгисийнх тэгээд нисхийн хүчний бие бүртгэн байгааг бол бид харж байна. За ингээд гадаадын улс орнуудын цэргийн аль багш дууснаар бол үндсэндээ Москвагийн Суворовын
хайрцаг суурин сургуулийн хайрцаг орж иж байгааг та бүгд харж байна. На Красной площади воспитанники образованного в 1943 году Тверского Суворовского военного училища. За энэ Тверийн суурин сургуулийн сонсогч нар орж иж байгаа энэ дэрийн урдлууд явж байгааг мөн та бүгд та бид нар харж байна. Впервые в параде Победы участвуют воспитанницы кадетской школы-интерната Московского пансиона государства. За түншлэн анх удаа энэ ёслолын цэргийн ёслолын ажиллагаанд бол эмэгтэйчүүдийн хүмүүжил сургууль пансионатын сонсогч нар үндсэндээ орж байгааг бол үндсэндээ тайлбарж энэ насыг манайд зөвлөсөн содон байна. Тийм. Тийм. Начальник училища контр-адмирал Алексей Суров. За одоо энэ Тэнгисийн сургуулийн сонсогч урдууд явж байгаа бидний юм хэлж бай. Кронштадтского морского кадетского корпуса, одного из лучших учебных заведений военно-морского флота. За энэ бол энэ Тэнгисийн цэргийн кадетийн корпусын бие бүртгэн авч явж байна. Парадын хайрцгийг харж байгаа нь бол 1-р цэргийн ахмад Николай Давжинский гэдэг өдөртөж байна. За энэний араас бол үндсэндээ казакийн сонсогч нарын хайрцаг явж байгааг бол та бүгд харж байна. Полковник Василий Донцов. За хайрцгийг бол үндсэндээ корпусын захирч хурандаа Донской гэдэг үг хэлж өдөрж явж байгааг харуулж хэлж байна. Общевойсковая академия вооруженных сил Российской Федерации. Парадный расчет возглавляет За ингээд цэргийн аль багшийн ёслолын жагсаалыг ерөнхий зөвлөлийн цэргийн академийн бие бүртгэн үндсэндээ залгуулж явж байгааг та бид гарч байна. Энэ хайрцгийг бол тус сургуулийн захирал генерал хүн ахаж явж байна. За бид нар одоо энэ бас энэ харж байхад бол үндсэндээ манай хоёр хөршийн үдирдэгч бол нэгэн дотн харьцаа үүсгэж гарч явах бас ингээд хардах юм байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол энэ Ялалтын баяр бол бас тодорхой хэмжээний содон үйл ажиллагаа байна гэж хараад байна. парадный расчет начальник университета генерал-полковник Валерий Марченков. За Сегодня военный университет является крупнейшим научным центром подготовки кадров военно-гуманитарной направленности. Одоогийн Хятадын Ши Жинпиний айлчлал өчигдөр Казахстанд очсон. Өнөөдөр өчигдөр 8-нд Оросд ирсэн баг. Тэгвэл маргааш бол Беларусд айлчлаа нэлээ. Тэгэхээр бас энэ Евразийн эдийн засгийн холбоо гэдгээ торгоны зам гэдэг төсөлтийг холбох тухай асуудлыг бас ярина. Том өргөн үртэй ажиллаж байна. Зөвхөн ялалтын 70 жилийн бэлтгэл арга хэмжээнд оролцуулсан тийм. Цаад айлчлал нь бас их том асуудал. за одоо бид нар бол энэ материал техникийн хангалтын академийн бие сонсогчдын хайрцаг явж байгаа бид нар харж байна. Начальник академии генерал-лейтенант Владимир Ивановский. За хайрцгийг бол дистрикт генерал Владимир ахлаад явж байна гэж байна шүү. Одоо бид нар яг энэ ёслолын жагсаалд бол үндсэндээ яг энэ ихний ээжинд те энэ Оросын холбооны улсын тэтгэвчний цэргийн дээд болон академийн сонсогч нарын бүрдсэн хайрцагуд явж байгааг бид харж байна. Одоо бол энэ Нисхийн академийн сонсогч нар бид нар тийм харж байна. Энэ бол энэ Гагарины Нисхийн академи гэж явдаг энэ бол бидний том алдартай академийн сонсогчд байгаамаа за ингээд Академия стала главным центром подготовки летного состава, штурманов, специалистов наземного обеспечения полета. Сегодня в академии создана за ингээд современная учебно-материальная хайрцаг бид нар авч явж байгаа үйл ажиллагаа ингээд харах юм бол үндсэндээ яг энэ академиуд бол дараалал онцлогийн тус тус нь ингээд харуулж явж байна. Энд бол бид нар үндсэндээ энэ Оросын холбооны улсын нисхийн хүчний академийн цэргийн аль багштай явж байгаас гадна одоо бол энэ онцгой байдлын сургуулийн сонсогчд явж байгааг бид бас харж байна. Энэ академи бол үндсэндээ онцгой байдлын академи нь бол сүүр нь анх 1933 онд тавигдсан. Гэхдээ
өөр төрөл мэдлийн цэгдээр суурьж ирсэн боловч энэ академи бол 1994 оноос дээд сургуулиас академи болсон байгаа. Тэгээд 2002 оноос бол энэ академийн сонсогчд энэ ёслолын жагсаалд цэргийн параданд оролцож эхэлсэн байна. Идут представители офицерских династий, берущих свое начало от первых российских покорителей неба и освоения авиационной техники. За бид нар бас энэ На Красной площади сводный полк военно-морского флота России. за одоо энэ улаан талбай дээр бол Оросын холбооны улсын тэнгисийн цэргийн салбаруудаас бүрдсэн цэргийн бас орж иж байгааг харж байна. За энэ хайрцгийг бүрдүүлсэн хүмүүсүүд бол үндсэндээ Оросын холбооны улсын тэнгисийн цэргийн академийн бие бүрэлдэхүүнээс бүрдсэн байна. Энэ тэнгисийн цэргийн сургуулиуд үндсэндээ Оросын холбооны улсын ууган сургуулиудын нэг гэж тооцогддог тийм онцлог сургууль байдаг. Энэ сургууль бол 1827 онд байгуулагдсан байдаг гэж байгаа. Тэгээд Оросын холбооны улсын зүйн холбоод улсын олон алдартай энэ сургуулиас төрсэн байдаг. За энэ яраас мөн хар далайн цэргийн сургуулийн сонсогчдоороос бүрдсэн бие бүрэлдэхүүнтэй хайрцаг орж ирж байгааг бид нар харж байна. Хайрцгийг бол Александр Гринкевич 2 дугаар зэргийн ах мод тус сургуулийн дэд захирал өдөрж явж байгааг харж байна. За энэ сургуулийн бас нэг онцлог бол энэ 2014 онд бол Украины сургууль байжсанаас 2014 оноос хойш тийм энэ газар нутаг Крим Оросын холбооны улсын хэсэг болсноор бол энэ Оросын холбооны улсын цэргийн сургуулийн нэг болсноор бас нэг онцлогтой болсон байгаа. Тэгээд энэ параданд ордгийн бас энэ бас онцлогтой нэг юм болж байна. Бид хар тэнгисийн флотын үйл ажиллагааг нийлээд эрчимжүүлэхийн зарлиг тушаал. Тийм болсон байна. За одоо бид нар энэ тэнгисийн явган цэргийн хайрцгийг бид нар орж иж байгааг харж байгаа. Энэ тэнгисийн явган цэрэг гэдэг бол өөрийн тийм ер нь дэлхийн 2 дугаар дайнд энэ фашистуудад бол мэдээ зөвхөнд нь орж ирсэн хар хөлт гэдэг баг алдарсан тийм хүмүүсийн одоо Америкийн тэнгисийн явган цэргүүд бол их алдартай ш. Navy гэж ярьдаг тийм. Marine гэдэг. Marine гэдэг тийм. Marine гэдэг бас алдартай хүмүүс. Ер нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн цэргүүд. Тийм. За одоо энэ стратегийн зорилттой Путингийн цэргийн академийн Серпуховын салбарын сонсогчдод бол үндсэндээ орж ирж байгааг харж байна. Энэ бол Петр I-ийн нэрнжит үндсэндээ мэдээ том боловсон хүчин бэлтгэх сургуулиудын нэг байгаа. Энэ бол 2011 оны 9 сараас бол энэ Серпуховын сургууль бол энэ стратегийн зорилттой Путингийн цэргийн хүчний цэргийн академийн нэг салбар болсон бэ гэж ярьд юм. В парадном строю по Красной площади проходит сводный полк войск воздушно-космической обороны. За одоо сансрын хамгаалтын цэргийн ялбаагчдын бие бүрэлдэхүүн орж ирж байна. Возглавляет начальник академии За энэ тус сургууль энэ хайрцагнууд бол үндсэндээ энэ цэргийн сансрын хамгаалтын академийн сонсогчдоос бүрдсэн хайрцаг орж байна. Хайрцгийн дарга нь бол үндсэндээ сургуулийн захирал өдөрж явж байна гэдэг тайлбарлаж хэлж байна. академия становится основным учебным Үндсэндээ өнгөрсөн зууны 50-аад оны үед бол энэ сансар судалтай холбоотой гол мэрэгчлэнгүүдийг бэлдэх гол цөм сургууль болж хөгжиж эхэлсэн гэж байна. тяжелого класса семейства Ангара, проведенные специалистами войск воздушно-космической обороны с космодрома Плесецк. За тэгээд энэ ер нь бол энэ цэргийн сансрын хүчин бол энэ Оросын холбооны саяхнаас бий болсон байгаа. Тэгээд энэ сургуулийн онцлог бол үндсэндээ бас тодорхой хэмжээний хөгжим
тэр нөө сансар судалтай холбоотой байсан. Бүх үйл ажиллагааг энд өөрөөр шингээхэд цааш таваад явж байгаа бас онцлогтой юм байна. За одоо бол энэ шүхэр десантын цэргийн хайцаг орж ирж байна. Аа уушлаар энэ юу юм бэ? Энэ агарын довтлоонд хамгаалах цэргийн багштай хайцаг орж ирж байгаа юм байна. Сансар судалтай нэмэт хэлэхэд одоо олон улсын сансрын станц руу ерөөс Оросын соёлын цөлгөрөл очиж байгаа шүү дээ. Тийм. Америкийн нэгдсэн улсын хөлгүүд бол 16 онд шинээр бүтээлдэж гарч ирсэн хэлбэл. За ингээд одоо энэ улаан талбай дээр бол шүхэр десантын цэргийн багштай хайцаг орж ижиг харж байна. Энэ хайцгийг бол Анатолий Концепционов диск хяналын үдирдэгч доор хайцаг орж иж байгаа. Энэ бол сургуулийн олдогч цэцэг гэж явж байгаа. Энэ Эрзаны шүхэр десантын сургууль бол үндсэндээ дэлхийд цорын ганц байдаг сургуулиуд нэг байдаг. Тэрийг бас их онцлогтой. За энэ бас энэ Эрзаны шүхэр десантын сургууль манай зэвсгчдийн цэргийн багш гэсэн сүүлийн жилүүд билээ сурч төгсөж ирж манай зэвсгчд бас өөрийнхөө албаа хааж өөр гүйцэтгэх өөрөө гүйцэж мэдсэн мэдгээд ингэж байгаа бас өөр нэг онцлог байна. За энд шүхэр десантын 331-р хороо 217-р хорооны бие бүртгэн татгаж байгаа. Тайлбарлагч хэлж байна. Энэ хоёр хороо бол хоёр одонд өөрийн түүхэн уламжлалт замдыг бүтээж чадсан хоёр орооны бие бүртгэн байгаа гэдгийг бол энэ тайлбарлагч бол хэлж байна. Современных средств защиты, связи, навигации и оружия. За энэ шүхэр десантын бие бүртгэн бол үндсэндээ хамгийн Оросын улбаны улсын цэргийн цэргийн багштай хамгийн сүүлийн үе тоног зэвсгэлтэй орж ирж байгааг харуулж байна. Энэ бол тодорхой хэмжээний холбоо хамгаалтын хэрэгслээ бол хангацсан гэдгийг бол үндсэндээ яг энэ ялтын барай бас харуулж байгаа гэдэг бас нэг өөр онцлог байна. За энэ цэргийн төмөр замын цэргийн багштай орж иж байгааг харж байна. Энийн хайрцгийг бол бид дэдрэндээ ажил бас нэг дэдрэндээ хамт ахаж явж байгаа гэдгийг тусалж байна. Ер нь дайны явцад бол энэ цэргийн нэг төмөр цэргийн гэсэн тодорхой төмөр замд шүү дээ бол тийм. Маш богинохон хугацаанд тавьжсэн ямар ч үр үйлдэл биелүүлж тодорхой хэмжээний хангалтыг зохион байгуулалт маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ер нь бол энэ дэлхийн нийгмийн агуу их орны дайны явцад бол Оросын төмөр замын систем тогтцоо бол үндсэндээ маш том үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бол сүүл түүхч үнэлсэн байдаг. Зэр зэвсэг, хоол хүнс бүх хэмжээ байгаа. За улаан талбай дээр хим хамгаалт радиацийн цэргийн бие бүртгэн орж ирж байна. За дайны явцад бол үндсэндээ энэ химийн цэргийн 28 цэргийн багш бол зүйл холбоод улсын баатар болсон байдаг байна. Ее военнослужащие сделали все возможное, чтобы последствия Чернобыля. За энэ мөн 1986 онд болсон Чернобылийн атомын цэцэг станцын хор шиг ажиллахад бол энэ химийн зэргийн багштай бүтээ гаргасан гавьяа бол үнэхээр үнэлшгүй тийм асуудал ирсийг бол хэлж байна. За одоо бол бид нар бол Оросын улбаны улсын дотоодын цэргийн цэргийн хайцыг орж иж байгааг бид нар харж байна. Энэ дотоодын цэрэгдээс хэлэхэд бол үндсэндээ яг энэ Батамалх яамны мэдлэл байдгүй. Дотоодын цэрэг нь бол яг дотоодын хэргийн
дотоодын хэрэг хариуцсан яамныхаа мэдлэлийн дотоодын цэрэг байдаг бас онцлогтой. Энэ бол бас өөр ингэсэн өвөрмөс онцлогтойгоор үндсэндээ сүүлийн зохион байгуулагдсан байдаг юм байна. 91 оноос хойш бол энэ дотоодын цэрэг бол зөвхөн улс орны төр заслыг хамгаалах. Дээрээс нь улс орон доторх доктортой байдаг хаахад бол тийм үр биелүүд юм байна. Германы аримдол шин Берлиний гарнизон гэж байсан шүү дээ, тийм ээ. Берлин хотод байнга хамгаалтанд ажиллаж идэг төр засгийн байгууллага. Красной площади парадный расчет Московского пограничного института ФСБ России. Возглавляет парадный расчет За одоо энэ улаан талбай дээр бол генерал-майор Валерий Козлов. Более 80 лет Хуршууч генерал Козлов ахалсан эдийн цэргийн албаагчдад бүрдсэн хайр цэглүүд харж байна. Энэ тухайн эдийн цэргийн сургуулийн сонсогчдод бүрдсэн Москвагийн эдийн цэргийн сургуулийн сонсогчдод бүрдсэн нэг хэлж байгаа. Түүнчлэн энэ эдийн цэргийн албаагчдын нэг ялангуяа дайн хэлж явах үед гүйцэтгсэн гавья алдрыг бол энэ диктор талбай дээр байгаа бие үлдэхэд төлөвлөсөн чанар давагдсан болов. Энэс ахмадчдыг харлаа. Зарим хайрцаг өнгөрөхөөр малгайгаа авч хүндэтгэл үзүүлж байна. Тэгэхээр өөрийнх нь алба хааж исэн тэр салбарууд жигсэж өнгөрч байгаа тийм ээ. 34 воина-таманца удостоены звания Героя Советского Союза. 5 стали кавалерами Ордена Славы всех. За энэ Таманские дивизийн цэргийн албаагчдад бүдэж орж иж байгаа. Энэ Таманские дивиз бол энэ бол үндсэндээ хамгийн алдартай бас Оросын улбооны сэргүүчний ангиудын нэг гэдгийг бол энэ Оросын улбооны цэргийн албаагчдаас гадна ер нь бол гадаадын бие бүртгэн төрөл энэ талаар дурдж ялдаг. Площади сводный парадный расчет военно-технического университета. За одоо бол цэргийн техникийн институтын цэргийн албаагчдыг орж ирж байгааг та харж байна. Энэ бол хайрцгийг институтын захирал хурандаа хүн ахалж явж байгаа гэдгийг хэлж байна. За энэ бол жавхлалтай байна тийм. Яг энэ үндсэндээ яг техникийнхэн гэдгээр бол үндсэндээ гол чухал объектуудыг босгоход бол эдгээрийн мэрэгжил боловсрол бол маш чухал байдгийг бол хэлж байна. За эдгээрийн хайр цэглүүдийг хараас бол энэ Кремлийн сургуулийн сонсогч нарыг орж ирж байгааг бол дурдж байна. Энэ бол үндсэндээ бас Оросын улбооны улсын цэргийн сургуулийн дунд алдартай сургуулиудын нэг байдаг. За энэ хайр цэгийг бол сургуулийн захирал Хуршууч генерал Козлов ахалж явж байна. Энэ сургуулийн сонсогч нар бол энэ дэлхийн 2 дугаар дайнд бол үндсэндээ бас өөрийн онцлогтойгоор шууд сургуулиасаа бол гайданы ялгаанд явж ирсэн. Энэ сургуулиас бас мэдээ Оросын улбооны улсын төлөв улсын цэргийн болон улс төрийн зүтгэгчдүүд бас гарч ирж ирсэн гэж хэлэхээр байна. Улс төрийн гэхэд бас одоо үед хэлэхэд бас эвгүй тухай үед бол улс төр гэж хэлгээсэн. За одоо ингээд үндсэндээ улаан талбайг бол хөгжмийн бие бүртгэхүйний хайрцгаар бол үндсэндээ гараад дуусгар болоод хойноос нь бол техникийн парад орж ирэх гэж байгаа үед нь харж байна. За энэ бас үзэгчдийг сонирхож хүлээдэг. Харин тийм. Оросын улбооны улсын байлдааны үндсэн танкыг 2020 оноос цааш шинжилгэхээр төлөвлөж байгаа. За одоо байлдааны үндсэн танк нь 2000 гаруй шиг Т-90 танк гэдэг. Энэ танкыг өөрчлөөд Армата Т-14 ихтэй шинэ орчин үеийн танкыг гаргаж байгаа. 2015 онд энэ он биелүүлсэн. Одоогоор 20 ширхгийн танкыг боловсруулсан гэсэн юм байна. За одоо энэ улаан талбай дээр бол энэ Кантемирийн дивизийн танкууд орж ирж байгааг үндсэндээ бас ингэ дурдж байгаас гадна энэ бол дэлхийн 2 дугаар дайны алдар танкуудын нэг Т-34 орж ирж байгааг бол үндсэндээ та бүгд харж байна.
Энэ Т-34 бас яг үндсэндээ хамгийн баг олон тоо үйлдвэрлэсэн танкуудын нэг гэж ярьдаг. Бараг 35,000 шиг үйлдвэрлэгдсэн. Дэлхийн бараг 30-аад оронд бол энэ танкыг хэрэгжилж байсан. Тэрний дотор бол манай Монгол улс хүртэл бүгд Монгол улс хамгаалж байсан. За араас нь бол энэ техникийн парад бол суу зуу гэдэг нэгсэндээ өөрөө явагч артиллерийн систем орж иж байгааг бид нар харж байна. За яг энэ суугийн хойноос бол энэ Тигр гэсэн шин загварын машин орж иж байгаа нэгсэндээ хоёргисан машин орж иж байгааг бол энэ тайлбарлаж хэлж байна. Энэ Тигрийн бас өөрийн гэсэн онцлог бол үндсэндээ тодорхой хэмжээний бие үйлдэлхүүнийг бол сум галт иргэдээс бол хамгаалсан тийм онцлогтой байдаг. Яг энэ яатлаас одоо бид нар дэлгэцээр гарч байгаа бол Карнети гэдэг бас харж байна л да. Энэ цайгэр дээр суурилсан. Одоо энэ Тайфун К гэсэн загварын машиныг харж байна. Энэ ихнэ бие бүрэлдэхүүнийг тээврэх зорилттой маш өндөр хамгаалалт сайтай гэсэн машиныг тооцдог юм байлаа. Энэ бол үндсэндээ ус дээрээс нь огцом өндөрүүдийг туулах чадвартай, тодорхой хэмжээний дэлбэрэлт дисэлгээнийг бол бүх талаас дисэн давах чадвартай, маш өндөр хол хэмжээний туулцтай гэдэг тийм машинаар явдаг юм. За одоо энэ талбай дээр бол нэгсэнд Битэр 80 гэдэг хуйх тээвлэгч орж ирж байгааг бид нар харж байна. Битэр 82 бол үндсэндээ энэ Оросын улбаны улсын зэвсгэлд бол мэдээ ашиглалтанд ороод хайцсангуу бараг 10 жил болж байгаа зэвсгэл техникийн нэг байгаа. Энэ бол үндсэндээ үндсэн бие үйлдвэрлэхийг авч явах зорилттой боловч одоо бас бид нар яг энэ талбай дээр ингээд зураг дээр харах юм бол Тайфун К гэдэг Тайфун У гэдэг нэг урал дээр сүйсэн машин гараад өнгөрснийг бид нар харсан өнгөрөөд явлаа. За түншлэн одоо энэ десантын зориулттай байлдааны машины шинэ үеийн машин явж ирж байгааг харж байна. Энэ бол үндсэндээ BMD 4M гэдэг загварын машин байгаа. Эний онцлог нь болохоор нэгсэндээ энэ десантын машиныг бол десанттай хамт онгоцоор хийх боломжтой гэх бас нэг онцлог. Энэ дэлхийд ер нь их бааштай нь бол онгоцноос хайдаг бол улс ер нь мэдцөөхөн. Тэрний ер нь баг ганцхан гэдэг нь олсон. За энэ бол армата орж ирж байгаа шүү. Үгүй энэ бол нөө BMD гэдэг нэгсэнд десантын байлдааны машин явж байгааг та хэд харж байна. За энэ машин бол үндсэндээ бараг 70 км/цаг хүртэл хурдлах чадвартай. 30 мм-ийн автомат бөөлбөртэй тийм онцлогтой. За энэ бол нэгсэнд Курган гэсэн суурин дээр суурилсан юу ээж байгаа Битэр бие үйлдвэрлэхний тээврэгч машин орж ирж байгаа. Энэ болсон нэгсэндээ Курган гэсэн суурилсан дээрээс онцлогтой юм байд юм байна. Энэ бол үндсэндээ бид нар бол хувь тээврэгч гэдэг бол зөвхөн гинжтэй дугуйтай гэж бодох юм бол одоо энэ болсон гэсэндээ гинжтэй. Энэ бас нэг онцлогтой байд юм байна. За энэ бол үндсэндээ одоогийн эднэр бол Оросын улбаны улсын талаас хийж байгаа бол энэ Курганис гэж байгаа энэ хувь тээврэгч бол одоо дэлхийд бол өөрийн дүүс хүйж өсгөл ижил дүүсний тийм техник байхгүй гэж хэлдэг юм. За яг энэ Курганис-ийн артлаас бол үндсэндээ энэ армата суурин дээр суурилсан явган цэргийн байлдааны машин орж ирж байгааг бид нар харж байна. Энэ армата гэдэг бол үндсэндээ яг нэг юм цогц юм суур очиж байгаа юм. Энэ суурин дээр үндэслээд танк хийж болно. Явган цэргийн байлдааны машиныг хийж болно. Хувь тээврэгч хийж болно гэдэг янз янзын төрлийн хийдэг байна. Тэгээд гол суурийн нь бол армата гэснээр бас онцлог байдаг юм. Новейший комплекс вооружения танка позволяет экипажу уничтожать наземные и воздушные цели на максимальной дальности днем и ночью. За энэ бол үндсэндээ одоо бид нар харж байна тийм үү? Т-90 гэсэн танк орж ирж байна. Одоо Оросын байлдааны үндсэн танк шүү дээ. Тий, энэ бол Оросын улбаны байлдааны үндсэн танк гэж явж байдаг. Энэ үгээр Смену Т-90 на Красную площадь вступает будущее поколение российских танков.
За одоо түүнээс хойш яриад байсан тийм үү? Энэ танк армата гэдэг орж ирж энэ үндсэндээ энэ Оросын холбооны улсын ирээдүйн танк гэж ярьж байгаа. 5 жилийн дараа. Тий 14 гэж танк орж ирж байгаа. Энэ бол үндсэндээ Оросын холбооны улсын зэвсгүүлчний гол үндсэн танк болно гэж байгаа. За энэ армата танкийн бас онцлог байд юм байна л да. Үндсэндээ энэ 3 дахь үеийн танк гэж ярьд юм. За. Одоо энэ барууны орнч 3 дахь үеийнхээ танк руу ороогүй байгаа. Оросууд бол өөрийн ийм 3 дахь үеийн танк руу орчихсон. За энэ армата танкийн араас бол энэ диктор хийснээр бол үндсэндээ 150 мм-ийн өөрөө явж их буунууд орж ирж байна. Армата дээр бас нэлийн яг удаан яваад байна шүү дээ. Харуулах гэдэг. Энэ Энэ залуурт буужингаар бууддаг гэсэн шүү дээ. Энэ ямар өвчтэй вэ? Залуурт буужингаар бууддаг гэсэн шүү дээ. Тий, энэ бол гэсэндээ ер нь бол хоёрт тээврэгч хэрэгсэл бол залуурт буужингаар тоногдох боломжтой байдаг. Ер нь бол хайцсангүй манад байгаа БМП 1 гэж гэсэн залуурт буужинтай битүүрсгэлтэй. Эдгээр бас мөн өөрсдийн залуурт буужингуудад өдөртлөгтэй. Ийм онцгойтой юм л бас. Алсын өдөр. Нэгсэндээ энэ армата гэдэг бол гэсэндээ хажууд дээрээс доороос атласа гэдэг бардагтай бүх талаас хамгаалт хийх чадвартай, өөрийн онцлог буягтай ийм онцлог танктай байт юм байна. За одоо энэ коалиция гэдэг нэгсэнд өөрөө явж тэхүү энэ улаан талбайдаг энэ дээр өдөр явж байгаа бид нөр анхаарч байна. За энэ бууны онцлог нь бол үндсэндээ яг өмнөх энэ өөрөө явж артиллерийн системүүдийг бодох юм бол хэд дахин боломжийг бол нэмэгдүүлсэн. Ийм онцлогтой гэдгээр бол ийм коалиц эсвэ гэдэг өөрийн онцлогийг бол энэ шиг диктор бас дуудаж хийж байна. За энэ парадын бас энэ техникийн парадын бас нэг онцлог би нэг харах юм бол ер нь бол яг төрөл техникүүдийн төрлүүдийг бол тань битэр 82-оор үндсэндээ тусгаарлаж гарч ирж байгаа гэдэг бас харахаар нэг тийм бас нэг онцлог өгнөсөө юм. За одоо энэ улаан талбай дээр бол Искандер N гэдэг бол нэгсэнд энэ пүүжин орж ирж байгааг бүгд нэр харж байна. Энэ бол нэн цэцтэй пүүжингуудын тоонд орж ирдэг. Энэ бол энэ Искандер гэдэг N гэдэг энэ зохицолбор пүүжин бол Алсын зайд нийцтэйгээр бол маш богино хугацаанд дэлгэгдэж цохид өгөх чадвартай. Богино хугацаанд цохид үзэх, богино хугацаанд байраа солих ийм өргөн маневр хийх, одоо бидний хэлэхээр маневр хийх чадвартай гэдгээр бас нэг онцлог байдаг тийм пүүжингуудын нэг байд юм байна. За одоо бид нар яг энэ Искандерийн артлаад явж байна. Одоо энэ артлаас бид нар яг одоо энэ зураг дээр харах юм бол тоор тий бас л энэ цэнийдийн пүүжин болж ирж байгааг бид нар харж байна. Энэ бол үндсэндээ яг цэргийн агарын дотоодоос хамгаалалт зөвлөлтийн цэрэг гэдгийг бол хэлж байна. Энийн төлөөллөөр хамгийн түрүүнд энэ тоор M2 гэдгийг нь одоо хэлж байна. Энэ бол дайсны талын эсрэг талын агарын зохиол өгөх, цэргийн объектууд зохиол өгөх нисэх хэрэгслийн устгах зорилттой ийм хэрэгсэл байгаа маань нэгсэндээ тоор юм 2 гэдэг онцлогтой. Эний алсын тусгалын зай үндсэндээ бараг 25 км-аас эхлээд үндсэнд орж иж байгаа сэлүүдийг устгах чадвартай гэсэн тийм бүгд хүн байсныг би уншижсэн санаж байна одоо хондоо яг. За бид нар одоо энэ бүг M2 гэдэг бас зенитийн пүүжингийн цогцлбор орж иж байгаа бас харж байна. Энэ ер нь бол Оросын холбооны улсын зэвсгүүчийн бол сүүлийн үед бол энэ агарын тулхуунаас хамаас ирсэн ядангуяа энэ дунд улам өөрийн зэний тусгалтай хэрэгслүүдийг пүүжингууд бол хөгжүүлэхэд нэлээд анхаардаг болсон байна. За яг энэ бүк M2-ийн хойноос бол үндсэндээ Panzer S гэдэг нэгсэн стратегийн зөвлөлтөй пүүжингуудын техник орж ирж байгааг бас
бид нар одоо харахаар болж байна. гражданских и военных объектов выполняет полностью. За энэ Panzer S гэсэн их баажийн бий бүртгэх нь яг одоо бол энэ тусгай сансрын хүчний сансрын хамгаалтын хүчний цэргийн сургуулийн сонсогчдод үндсэндээ аваад явж байгааг хэлж байна. Эдгээр энэ Panzer S буучингууд бол үндсэн эхний буудлаараа бол үндсэнтэй эхний харуултаараа байгаа нэгсэндээ цэл объект бол онох устгах тийм чадвартай гэдгийг хэлж байна. Зенитных ракетных систем С-400 За одоо бид нар S-400 тий C гэдгийг харамж байна. Энэ C-400 гэдэг бол үндсэндээ ер нь барууны тий зэвсгийн шинжээ ээжтийн дунд бол мэдээ шууган тавьдаг. Үнэхээр хүчин чадлын өндөр бол өндөр чадвартай ийм пүүжингийн тоног байгаа тогтолцоо систем байгаа. воздушно-космического нападения на дальности до 400 километров. За энэ пүүжингийн зохицол нь бол үндсэндээ ямар ч агаарын төрлийн объектыг бол 400 км-ийн ойртой дэрингүүд устгах чадвартай. Ирж байгаа нисэх тэр пүүжин байна уу, онгоц байна уу, бусад нисэх хэрэгслүүдийг бол 600 км-ийн зайны ялсын зайнаас илүүлээ 200 км-ийн дотор хандлт хийгээд 400 км дотор бол үндсэндээ 100% баг магадaltaй устгах чадвартай ийм пүүжингийн тогтолцоор байна. Саяхан Ираны засгийн газар ус 7 онд энэ C-300 өмнөх үеийн буужинг авах гэрээ байгуулж ирсэн. Яг үнэ. Одоо тийч шууган дагдилээ явж байгаа тийм үү? Арабын хойд дээр. За одоо бид нөр энэ Яс гэдэг пүүжингийн тогтолцоор орж иржийг харж байна. Энэ бол ингэсэнд энэ цаон шин буужин баха тийм. Тий, энэ бол ингэсэнд энэ Тополем гэдэг пүүжингийн шилжилсэн загвар орж ирж байгаа. Энэ бол ингэсэнд стратегийн зорилттой төв болгох пүүжингуудын нэг юм байна. Энэ одоо яригдаад байдаг энэ пүүжингийн хамгаалтын системийг өгтөлнөсөндөө нэвтрэж орж устгах чадвартай ийм онцлогтой гэдэг бол энэ Ярсыг бол хийж байна. За ингээд энэ техникийн парадыг хоёртой үлгч бумерангаар сая өндөрдөд дуусчихыг бид нөр харлаа. За ингээд дараагийн хэсэгт бол үндсэндээ яг энэ нисхийн хэсэг болж юм тийм үү. За үнэхээр өстой ястал төгөлдөр болж байна. Цэргийн парад дэвд 70 жил учраас ач холбогдол өгч байна. За одоо бид нөр энэ туу 60 гэдэг онгоцыг дисж байгааг biz байна. Энэ бүлгийг бол энэ туу 160-ыг бүлгэж байгаа бүлгийг бол үндсэндээ сая хурцлын шинээр хингичүүдээ нэрийн өгдөг. Тий. Тий. За одоо энэ Ми-26-аар ахлуулсан Ми-8-ийн стратегийн бүлэг үндсэндээ гарч явж байгааг бид нөр харж явж байна. Тий. Энэ предназначенных для обучения курсантов вертолетных училищ. За энэ ансамт гэдгсэнд нисхийн сургуулийн нисдэг тэргийн нисгч нарыг бид зориултаа нисдэг тэрэг явж байгааг бид нөр харлаа. За одоо ингээд бас мөн Ми-37 гэдэг нисдэг тэрэг явж байгааг бас бид харж байна. Энэ гэсэндээ бидний аллигатор гэж нэрлэгдсэн онгоцны нисдэг тэрэг гэдэг бид нэр чинь энэ бол мэдээ алдартай нисдэг тэрэг гэдэг бол юм. Зэвсгэл техник судалдаг хүмүүсд бас мэдэж байгаа. Энэ бол бас өөр юм гэсэн бас чадвартай нисдэг тэрэг байгаа маа. За одоо бид нэг шөнийн анч гэдэг Х50 нисдэг тэрэг үүдийг харж байна. Эдгээр нисдэг тэргүүд бол тодорхой хэмжээний маневр хийх чадварыг бол бас өндөр. Тус бүр 2 хөдөлгөөртэй мөн 30 мм автомат пушкад хангагдсан байт юм байна. В воздухе самый крупный самолет Ан-124-100 «Руслан», носящий имя Владимир Гладилин. За одоо бид нөр Ан-124 Руслан нэртэй дэлхийн ер нь том онгоцуудын нэг тооцож байгаа. Онгоц нисч явж байгааг бид нар харж байна. Энэ Из 3 тяжелых дальних военно-транспортных самолетов Ил-76. за энэний хараас бол алсын зайны зориулттай Ил-76 онгоц агарын төвийн онгоцыг болж ирж байгааг бид харж байна.
За энэ бол энэ онгоцны бүлэг бол өснө 3 онгоцноос бүрдсэн байдаг. Стратегических бомбардировщиков Ту-95МС. Самолет является грозной силой ядерного... За энэ атлас үндсэндээ яг нэгсэндээ стратегийн бөмбөлөгч Ту-95МС гэдэг онгоц орж ирж байна. Энэ бас нэг өөрийн онцлогтой тийм байна. Тэр бол ингээд сүнэгч онгоцны хөрөх өндөрлөгт бол энэ өндөрлөгөөс илүү өндөрт нисэж чадах чадвартай. 20 эдэн км энэ барууныхан баавга гэж нэрлэдэг онгоц мөн шүү дээ. Мөн стратегийн бөмбөлөгч. Эдгээр нэг цэнэгээр үндсэндээ 12 км явах чадвартай байдаг тийм. За энэ араас дадварчийн хэлбэрийг солих чадвартай Ту-22М3 гэдэг онгоц орж ирж байна. Энэ бол бас мөн Путин зөвхөн шалсан бөмбөлөгч онгоцны тоонд ордог байдаг. Стратегического бомбардировщика Ту-95. За энэ Су-95 гэдэг Ту-95 гэдэг Азийн стратегийн бөмбөлөгч онгоц бол энэ агарын яг одоогийн агарын бүлгийн төгсгөлийг хааж явж байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ яг одоо бид нар дараагийн нислэгийн бүлгийг бид нар орж ирэхийг харах чашгүй л дээ. За одоо энэ агаарт бол хэрхэн онгоцны түвшийг бол цэнэгдэхийг бол үндсэндээ энэ чагсаад орж байгаа нисгч нар бол гарч байна. Энэ бол төрөл бүрийн онгоцнуудыг агаарт цэнэглэх боломжийг бодоод харуулж байна гэж энэ диктор хэлж байна л да. Нислэгийн явцад. За одоо ингэж харах юм бол харин И-78 2 онгоцыг үндсэндээ цэнэглэх шиг юм. Нэгсэндээ яг түрүү хэлсэн шүү дээ. Ямар хэлбэрт загвартай байна те. Хичнээн төрлийн онгоцуудыг цэнэглэх шиг бол боломжтой чадвартай гэдгийг бас харуулж байгаа бид нар харуулж үзлээ л дээ. За энэ бол Су-24 гэдэг фронтын бөмбөлөгч онгоцуудыг цэнэглэж байгаа бид харж байна. Энэ И-78 онгоцоос. Заправляются истребители-перехватчики МиГ-31. За мөн МиГ-31 гэж амдан сөнөөгч онгоцыг те агаарт яаж цэнэглэх боломжтой гэдгийг бас дахиад энэ И-78-аас харуулж байгааг бас бид нар харж байна гэдгсэн юм. Үндсэндээ энэ цэнэглэх онгоцоор бол энэ бүх төрлийн онгоцуудыг агаарт цэнэглэх чадвартай. Бусад онгоцуудын нислэгийн радиусыг бол нэмэх боломжтой гэдгийг харуулж байна. Энэ нь сөнөөгч онгоц нь. За одоо энэ бол нэгсэнд Оросын улбаны улсын хуулцсан болж байгаа МиГ-29 СМТ гэдэг онгоцны бүлэг орж иж байгааг бид нар харж байна. За одоо энэ бол Су-34 гэж болчихлоо. Оросын улбаны улс ер нь батлан амгалан салбартаа хэдийн хэмжээний хөрөнгөийг зарцуулсан. Саяхан бас бүгд найрамд хятад ард улс яг энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт хэд дахин нэмсэн талаарх мэдээллийг бас баяр таймаар өгч Оросын улбаны улсын жилийн батлан амгалахын зардал нь 60-аас 80-аас 100 орчим тэрбум доллар гэж үздэг. Тэрбум доллар. Тий. За хятад бол нэг 200 орчим тэрбум доллар зардаг. За Америкийн нэгдсэн улс бол ихэд юм энэ салбар зарцуулдаг хөрөнгөөрөө илт тасархаа шүүжлээ. 600 гаруй тэрбум доллар зарцуулдаг. Тийм байдаг. Ялангуяа хятадын энэ батлан амгалах салбарын зардал нэмэгдэж байгаа дэр энэ Азийн бүс нутгийн газар нутгийн маргаат улсууд зогноод байгаа шалтгаан. Ерөнхийдөө Путин бол яг өнгөрсөн жил бол баталсан 2020 онд Оросын улбаны улсын зэвсэглэлийн дийлэхийг шинжлэх шаардлагатай энэ хөтөлбөртөө зориулж жилдээ бараг 45-аас 60 орчим тэрбум доллар зарцуулж байгаа байна. Зэр зэвсгийн шинжиллийн шин зэвсэг үйлдвэрлэх гэсэн үг шүү дээ. Энэ хөтөлбөрийнхөө Армата танк бол яг л энэ хөтөлбөрийн дагуу явж байгаа л шинэ бүтээгдэхүүн гэж ойлгож болох юм лээ. За бид нар одоо үндсэндээ яг энэ парадын үйлчлэл тийм Оросын улбаны улсын загвар суугийн медиа болсон төрлийн загварууд явж байгаа юм байна. Су-34, Су-24 тийм. За бас энэ юу яд юм бэ? Одоо энэ VTC гэдэг Оросын улбаны улсын үндсэндээ үзүүлбэр үзүүлэх
эскадрилүүд энэ эскадрилүүд үүсгэх юм бол байна. Тийм байна. Оросын Москвагийн тэнгэртэй энэ эсэгчийн уран чадварыг харж байгаа юм. Одоо энэ бол орон хэлбэртэйгээр эсхийг хийж байна. Энэ бол яг ижил хурдтай явах хэрэгтэй. Энэ бол бүгд ижил хурдтайгаар зохион байгуулсан. Аль нэг нь хоорондын холбоосоор энэ нэрлэгээнүүдийн орон бодоод бид нүрийн чинь орон гэж харж байна те. Энэ үснэрэнд онгоцнуудын хоорондын холбоосоос үндэслээд энэ орон гэж ярьд юм байна. Эсвэл бол пилинг гэдэг юм уу, эсвэл могоо хэлбэртэй, цувраа хэлбэртэй те. Эсвэл фронтоор явж байгаа гэсэн хэлбэртэй. Онгоцод аль нэг нь удаан явах юм уу, хурдан нэмэх юм бол аюултай нөхцөлөд үүснэ шүү дээ. Энэ бол онгоц болгоноос нь өөр юм шигтэйгээр яв. Бүгд нэг жиг нэг өдөртөнд орсон тийм онцлог байгаа хаа. Хэрэгтэй. За ингээд бид нөр харах юм бол яг энэ галын тоо гаргасан байгааг бол тийм энэ видеод харуулж байгааг бид харж байна. Ингээд яг 130 онгоцнууд ингээд нисэж явж байгааг бид нэр энд харж байна. За ингээд парадын хаалтын ажиллагааг бол үндсэндээ суу 25 гэсэн 6 дайрагч онгоцоо бол үндсэндээ гарч Оросын холбооны улсын тэнгэрийг Оросын тугийн өнгөөр бол гудаа гэж хэлж байна. За ингээд үүгээр үндсэндээ агуу их орны дайны ялтын түүх 70 жилийн ойн тий Москвагийн талбай цэргийн жигсаалын парад ажиллагаа өндөрлөж байна. Зөвхөн ёслол төвлөрөө батламалхын салбарын техник танагдах хөрөм чинь шагшахгүй ч байхын аргаалга тийм ээ. Ер нь цэрэг зэвс баталгааны салбарт Оросын холбооны улс их хэмжээний ураг зарцуулдаг. Дэлхийн хэмжээнд зарагддаг 100 зэвсгийн 57 ширхгийг нь Орос, Америк нэгдсэн улс хоёр дангаараа зардаг. Өөрсдөө том гүрэн бас зэвсгийн их том үйлдвэрлэгч, экспортлогч улсууд болсон тийм зүйтэй. Ер нь бол Оросын холбооны улс зэвсгч баталгааны салбарт бол 2010 оноос хойш нэлээд эрчимтэй үйлчлэлтэй үрж ээж 2012 онд бол үндсэн гол зорилтуудыг хангацсан гэж байна. Тэгээд 2017 онд бол тодорхой хэмжээний зэвсгэл техникийн шинжилгээг бол 70% нь хүргэнэ. А цаашдаа бол үндсэндээ 90% 2020 онд бол бараг 90% хүргэнэ гэсэн тийм бодлого баримт шиг үйл ажиллагаа явуулдаг бас өөрийн онцлогтой байдаг. Сүүлийн үеийн үндсэндээ тэр Европын холбоо болж байгаа бүр мөн бүс нутгийн энэ терроризм, саран тусгаарлах энэ улс орны үндэсний аюулгүй байдал замт хийх боловсролгүй үйл ажиллагаануудын эсрэг бол зэвсгчнийг тодорхой хэмжээнд ашиглана гэдэг байр сууриас өөрсдөө цэргийн номлолын хүртлийг өөрсдийг үндэсэнд 2000 хамгийн сүүлийн 11 онд хийчихв тийм хийж зарласан байдаг бас. Саяхан бас энэ лоогийн дундуур ус өөрчлөх гэж байгаа гэж юм яриад байлаа тийм. Тэгээд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн. Тэгээд энэ Украиныг дүртсэн байна. Исламын янз бүрийн бүлэглүүдийг дүртсэн. Бас юм явуулсан байна. Сая ингээд Орос улбаны улсын зэвсэг техникүүдийг харж хахад Монгол улсад ер нь ямар зэвсэг техникүүд хэрэглэгддэм болоо гэдээ өөрөө ирэхгүй бодож илаа. Яг магадгүй улсын улстай хамаарал холбоотой байж болно. Гэхдээ та бас яг зэвсэг төвчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга хүн шүү дээ. Энэ тал дээр бас үзэгчдэд сонирхолтой ажиллах мэдээлэл өгч болох. Ер нь бол манай зэвсгэл техникийн маркийн хувьд үндсэндээ манай интернетээр ер нь хаагдсангүй нээлттэй байгаа байна. Ер нь тодорхой хэмжээний мэдээ бид авчулсан л тоо. Манай танкийн хувьд бол бид нэртэй Оросын холбооны улсаас хамгийн сүүл бол Т-72 загварын танкууд бидний хувьд бол одоохон хамгийн шинэлэг танкт бол бидний тооцогдож байгаа. Хэдийн энэ бол хуучин ч гэсэн гэхдээ Т-72 танкууд бол үндсэндээ балдины үүрэг гүйцэтгэх бүрэн чадвартай бас орчин үеийн танкын тооцоо болох. Одоо ер нь хэдийн шин биш болов шүү дээ. Зөвлөлтийн үеэс холбоотой суулсаануудын үндсэн танк нь Т-72. Тийм энэ бол үндсэндээ бол Т-90-ийн өмнөх бол үндсэн танк балдины танк гэж явжсэн Т-72 70-аад онд орсон байх тийм үү? Тийм. Мөн бид нар бол одоо Т-90 их дэмжих ажиллагаанд бол Т-90 байхгүй. Тийм. Яг манай яг энэ орчин үеийн зэвсэг техник худалдаж байгаа гэдэг бол нэлээд том асар хэмжээний төсөв мөнгө хөрөнгө шаардсан тийм үйл ажиллагаа байдаг. 20 он гэхэд хэрэглээс гарлаа шүү дээ. Монголчууд. Бас нэг за яг Т-90 энэ Оросын холбооны өндөр хэрэглэнээс гарч иж болно. Гэхдээ бол энэ бусад орнуудад бол энэ хэрэглээний танк байж болно. Одоо энэ Америкийн Абрамс байна. Абрамстай. Энэ бол үндсэндээ хэрэглэнээс гараагүй. Энэ чинь бүр айл өнгөрсөн зууны танк гэж явдаг тийм. Тэгэхэд бол энэ хэрэглэнээс гараагүй тодорхой хэмжээний модификац үүснээр шинжилгээ хийсэн өөрчлөлт оруулсан бол энэ танкийн амьдрах чадвар үүрэг гүйцэтгэх боломж
техник үзүүлэлтүүдээр бол нэг боломж бол одоо энэ шинжлэх ухаан техник хөгжиж явахд бол явцад бол тухайн танкийг модификац хийх өөрчлөлт оруулахаар бол боломжийг дэвшүүлэх нөхцөл бүрэн хангагдсан байгаа гэж бид үзэж байна. За одоо энэ Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин энэ команд хайрцагуудыг өдөрж ирсэн даган нуртаа бол гар барьж мэдлж байна. За энэ хавд бол үндсэндээ дөрөв хэлсэн тэр Кубаны казакуудын хүмүүс байна. Ингээд Азербайджан, Армян, Беларусь, Казахстан гэдэг түншлэн манай Монгол улсаас хайрцаг зэргийн албаагчдын хайрцгийг ахалж ирсэн бие бүртгүүдэд үндсэндээ гаргаж мэдлж байгаа бид нүрдээ харж байна. Монгол цэргүүд улаан талбай дээр анх удаа алхаж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Ер нь бол яг албан ёсоор манай Монгол цэргүүд улаан талбай дээр анх удаа алхаж байна. Би ягаад албан ёсоор гэж явах тэр урд нь бол энэ үндсэн Оросын холбооны улс өмнө нь зүйл холбоот улс байхад манай цэргийн албаагч улаан талбай дээр албан бусаар алхаж байсан. Нэгсдээ бид нар чинь Оросын холбооны улс зүйл холбоот улс тухайн үеийн зүйл холбоот улсын цэргийн дэд сургуулиудад дээр өөрсдийн боловсруулалтыг бэлддэг байсан. Улаан талбай дээр алхаагүй ер нь Монгол иргэн байхгүй. Тийм болохоор та Оросын холбооны улсад цэргийн боловсрол эзэмсэн. Хаана эзэмсэн? Би Оросын анх зүйл холбоот улс байхад нь цэргийн дэд сургуульд ирсээ дараа нь Оросын холбооны улс болоход нь төгсөж ирсэн юм. Хоёр тогтолцоо өөрчлөлт. Хоёр тогтолцоо өөрчлөлт биш тийм тийм. За энэ үндсэндээ 70 жилийн хойно баярын парад бол үндсэндээ өөрийн онцлогтой бол тийм. Үнэхээр бүгдээр хятадд улсын цэргийн хайрцаг, цэргийн албаагчдын хайрцаг, Монгол улсын цэргийн албаагчдын, зэвсгүүчдийн цэргийн албаагчдын хайрцаг гэл тийм. Энэ этгийх гэдэг бас тодорхой хэмжээний гадаадын цэргийн албаагчдыг өргөнөөр хандуулсан. Ийм ёсны жагсаал болж өндөрлөө. 65 жилийн ойг бол бас их онцлж байсан шүү дээ. Тухайн үед Америк нэгдсэн улсын арим бас жигссэн тийм ээ. Тийм. Франц жигссэн, Их Британи, Канада, Австрали бас жигссэн байх тийм ээ. Холбоотнууд болсон шүү дээ 65 жилд. Энэ яг Украины асуудал бол жаахан тийм асуудал үүсчих шиг бол уг нь бол 70 жилийн ойд бол бас эрүүл эрхэл байсан тийм ээ. За энэ улс төрийн асуудлыг бол улс төр шийдэх байна. Германы канцлер Ангела Меркель бол харагдсан. Өчигдөр BBC дээр бол очино гэж иржсэн. Гэхдээ би миний өмнөх их сурвалжаас Итали тасаас авсан юмор бол 10-нд очино гэсэн. Маргааш тийм. Яг Украины асуудлаас л бол ийм үүртэй байгаа шиг байна. За ийхүү агуу их орны дайны ялалтын түүхт 70 жилийн Орос улбаны улс төр дулаантай тэмдэглэж байна. Улаан талбай дээр цэргийн яслалын ажиллагаа болсныг эгэл төлөө зүзэгч та бүхэнд улаан талбайгаас шууд дамжуулан үзүүлж байна. Одоо үндсэндээ Монгол цэргүүдээс анх удаа улаан талбай дээр алхаж байгаа дээр онцлог мөн дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгч Цахаг Элбэгд орж өчигдөр Орос улбаны улсад очсон ажлын айлчлал нь эхэлсэн. За Монгол улсын ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хувьд бол өнөөдөр дуусж байгаа. Өөрөөр хэлбэл за ерөнхийлөгч Элбэгд орж агуу их орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулж ажлын айлчлал хийж байгаа. Харин түрүү хэлсэнчлэн бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний айлчлал бол цаашдаа үргэлжлэнээс өөр улс төрийн зорилготой ийм айлчлалаас байгаа гэж ойлгоод байгаа. Тийм ээ мэрэ. Энэ Евразийн эдийн засгийн холбоо байгуулах тухай асуудлыг өнгөрсөн хавар Улаанбаатарт Оросын элчин сайд бас мэдээлэл хийж ирсэн. Одоо энэ үйл ажиллагаа нь эхэлчихсэн явж байгаа. Тэр Хятадын торгоны зам гэдэг. Энэ Хятадын торгоны замыгаа Евразийн эдийн засгтай холбоотой асуудлыг бол энэ айлчлалаар ярина гэдэг. Ши Жинпин яг маргааш бол Беларусыг зорих ёстой. Айлчлалыг нь хоёр өөрчлөгдөж байгаа. Тэгээ өнөөдөр нэг зүйлийг их олзуурхаад байгаа. Энэ юу гэхээр таны хэлсэнчлэн албан ёсоор Монголын армийн бие бүрэлдэхүүн цэргүүд улаан талбайд жигслаа. Өнөөдөр өглөө ООР-тэй телевиз Оросын үндсэн телевизээр говь янган тулалдсан киног орос хэлээр гаргалаа. Тийм ээ? Бүр их гоё байлээ тэр өнгө нь бол тэр шинжилсэн баг. Сайжруулсан баг. Тэгээд дээр нь Монгол мордын одоо алдрыг одоо мөн хөссөн хөшөөг Москвад тавьчихсан. Тэгэхээр Монголтой холбоотой 3 имийг Оросын төр зэсэг, Оросын үндэсний телевиз ингэж дамжуулж яана гэдэг бол манай улс бол үнэхээр дэлхийн 2 дугаар дайны үед зөвлөлт холбоотоос зөвлөлтийн ард түмний хамгийн үнж холбоотон маш их тусламж үзүүлсэн бэ гэдгийг бол энэ харуулж ийн гэж ойлгож байна. Үнийгээ ч гэсэн нотолж ийн гэж би бол ойлголоо. Тиймээ санал нэгдэж байна энэ дээр бол. Өчтөр бол ярьжсэн түүхчтэй. Яг мөнгөн дүнгээр бол бараг 60 гаруй сая долларын тусламжийг бол тухайн үед өгүүлсэн гэсэн юм байна. Тэр үеийн ханшаар. Тэгэхээр
ямар хэмжээний тусламжийг Монголын ард түмэн хүргэсэн байна. За үнийг нь ч гэсэн энэ 70 жилийн агуурвал Оросын эрх баригчид нотолж байна гэдгийг бол харууллаа шүү дээ. За ОРТ телевизээр бол эх орны дайны үеийн сайхан кинод бол биш шүү дээ. Заавал яг говь хангамж зөндөө байгаа шүү дээ. тулалдсан киног өнөө өглөө гаргаваа гэдэг Монголд яриад байна гэдэг бас энэ бол цаанаа тийм гүн агуулгатай л юм зүйл гаргаж ийн гэж ойлгуулсан шүү дээ. Яг Аганц ТV-с Монгол улсыг яг онцолж Орос улбанаас бас талархал илэрхийлсэн байгаа. Ялангуяа монголчууд анхдагч нь байсан юм а гэд баримтат киног бас бидэнд хийж өгсөн. Эгдэлээс бас өнөөдөр энэ киног бас эфиртээ гаргасан байгаа. Тэгэхээр яг тухайн дайны жилүүдэд бүгд найрамдах Монгол ард улсаас зөвлөлт холбоот улсыг зорьсон 6 цуваа вагон 6 удаагийн тусламжийн цуваа бол зөвлөлт холбоот улсыг зорж очиж ирсэн юм байлаа. Мөн дээрэс нь иргэд бас маш их хандив өргөсөн байдаг. Тэр үед хамгийн анхдагч нь гэдэг утгаараа тэгээд өмнөч гэдэг утгаараа бүгд Монгол улсын бол маш өндрөөр үнэлж байгаа гэдгийг Орос улбаны улсын зүгээс ч гэсэн удаадараа бас талархан хэлж байгаа. 70 жилийн хүрээнд бас энийгээс илүү тодорхой харуулсан бас нэлээдээд үйл явдлаас болох шиг боллоо тийм. Монголын ард түмэн энэ дайны ялалтад цөөн цэрэг оролцсон ч гэсэн бид бүх сэтгэл зүрхээр энэ ард түмэн тусалсан юм уу гэдэг нь өнөөдөр бахарах ёстой. Энэ ялалтын баярт бол Монголын ард түмэн бас үргээ гүйцэтгэсэн гэдэг үг хэлэх нь зүйтэй байх. Өнөөдөр бол одоо омгшин гэж огшин гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр ийм энэ огшин хөдөлгөөд би бас нэмж хэлэхэд тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын тийм манай Монгол улсын хүн ам бол хэд байлээ. Эцэнд баг нэг сая хүрэхгүй 800 мянган хүнтэй байсан. Эдгээр хүмүүсүүдийн ялах хүмүүстэд хасаад үзэхэд хичнээн хүмүүсүүд нь үнэхээр яг ажиллаж энэ агуу их орны ялалтанд тийм өөрийн хувь нэмийг олж бэлэг дуусгал улсын хөрөнгө энэ бүгдийг үлгээж явуулсан гэдэг нь бас манай Монгол улс бол үндсэндээ улс орон даяар тийчтэй дайны байдалд орсон. Нэгсэнд анх удаад Оросын улбаны улс зөвлөлт холбоот улсад дайн их орны дайн зарлагдлаа гэдгээс үүсэл Монгол бүгд найрамдах Монгол улсоо юм Монгол улсад бол нэгсэнд дайны байдал шийдэжсэн холбоотой нэг байдаг. Бас нэг онцлогоор манай иргэд болгон тий заавал зэрэг аваад авчихгүй. Хүн болгон үндсэндээ энэ ялтын баярт бол хөв нэмэрсэн гэж энэ дайнд хувь нэмрээ оруулалт тусалснараа Сталин Монголын тусгаар тогтнолыг хариу биелэг барьсан юм а гэж өчигдөр би хоёр түүхч Болдбатартай ирсэн. Тэгэхээр Сталин яг одоо Монгол орчуулагч ажиллаж байхад Сталин Чойбелсэнд хэлсэн гэсэн. Та бол Монгол үндэстний гарамгаа өдөрдөгч мөн гэж ирсэн. Өчигдөр өдөрсөн байлаа. Монголын тусгаар тогтнол дайны дараа одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Үүний эхлэлийг нь тавьсан зүйл бол энэ их орны дайнд Монголын ард түмэн тусламж дэмжлэг үзүүлж бол том гавьяа байгуулсан юм а гэдэг нь. Их онцлогын шивнэ бол түүхэн баримтчуу гэдгийг бол сануулгах зүйтэй болж байна. За өнөөдөр бас Орос улбаны улсын хувьд үнэхээр бас түүхэн өдөр байгаад байгаа. За учрыг тэгж үзэж та бүхэн бас гүн үнцгээ ойлгож байгаа хаа. Ингээд ялалтын 70 жилийн ойд зориулсан энэ цэргийн ёслолын жагсаалыг үзэж та бүхэнд улаан талбай дээр бас нэг эгдэлээс шууд дамжуулан үзүүллээ. За манай студид үзэж та бүхэн энэ хүү үйл ажиллагааг зэвсэг төвчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга Ган Зориг тайлбарлан хүргэлээ. Ингээд бидэнтэй ирж ярилцаж манай үзэгчдэд бас тодорхой мэдээлэл тайлбарлан хүргэсэн тань талархлаа илэрхийлье. Айх баярлалаа. Мөн үзэгчдэд нийт Монголын ард түмэнд та бүгдтэй агуу ялалтын 70 жилийн өмнө энэ Монголын ард түмний ч гэсэн амралтынхаа үдүүдийг бас сайхан өргөдгөрөө. Таны тайлбарыг сонсоод би Оросын шин зэвсгүүдийг судалмаар санагдчихлаа. За дайны жилүүдэд Монголын ард түмэн за Монголын төр зөвлөлт холбоот улсад ер нь ямар тусламж яаж үзүүлж ирсэн бэ гэдгийг бол Оросууд одоо болтол мартаагүй гэдгийг нотолсон. За тэд монголчууд анхдагч нь байсан юм а гэсэн киногоос хийж өгсөн байгаа. Энэ кино үзэж та бүхэндээ илэрхийлээс одоо бүрэн ихээр нь үзүүлэх гэж байна. Со слезами на глазах